6 хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ажил хийдгүү энэ төр гэдэг шиг байна лээ. Тэгээ манай хотын дарга бол яг шууд гүтгэлгэлдээ одоо энэ бол элт худал мэдээлэл. Намайг нэг ч хууль санаачлаагүй гэж бичсэн байсан. Тэгээд ер нь юу ч батлуулаагүй гэж бичсэн байсан. Тэгээ энэ тоонуудыг өчтөр бүхэн өргөнд тааралдаад би хэлсэн. Та гүтгэхдээ үнэхээр мэрэгчлээ шүү гэсэн өөдөөс хийхэл хичээлээ. Ийм л хүн. Тааралдахаараа инээдэг, гар барьдаг. Утсаа авахаараа тэр гуруулаа амар ууртай болчдөг. Тэгээд хүн гүтгээд байдаг. Би бол нөгөө өөрөө тэрийг хүлээж авч байгаа нийгэмдээ л юма тайлбарлах хэрэгтэй гэдэг байр суурьтай учраас Нямбатарыг өнөөдөр хүртэл би ямар нэг байдлаар цагдаад гомдлоо цаашдаа ч өгөхгүй. Тэгэхээр гүтгэх хэрэг нь байж өөрт нь гүтгэжил байг гэж үзэж байгаа. Ер нь бол бид нэр зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ бол одоо манайх ингээд нийтийн тээврээр занималдаж хулгай хийдэг байдал бол жишг болоод өгчлөө шүү дээ. Автобусаар хулгай хийж үзлээ. Нийтийн талбай дээр бүгдээрээ баригдсан. Тэр баригдсан хүмүүс одоо хариуцлага хүлээсэн үү? Талбай дээр улаанцан хуурамч автобус будаад монголчуудад зараад тэгээ баригдаад бөөм болоо биз. Тэгээ тэр хүмүүсийг хариуцлага хүлээсэн үү? Одоо тухайн үеийн хотын дарга, тухайн үеийн тэр төвчрлийн сайд нь хариуцлага хүлээсэн үү? Өнөөдөр таксигаар хулгай хийх гэж штэ. 2000 машин оруулж ирэх гэж. Тэрийг нь яг хувийн хвшлүүд орж ирэн тэрэн дээр нь хөнгөлөлтөө зээл болгоё. Өнөөдрийг хүртэл өчнөө олон зүйлийг босгоод ирсэн технологи хөгжүүлсэн компаниудыг татаж унгаах гэж байгаагаа баатарлаг үйлс мэтээр яриад энэ бол чөлөөт өрсөлдөөн гэх мэт юм ярьж байгаа нь бол илт худал мэдээлэл. Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш. Хэрвээ энэ хөнгөлөлтөө зээлээр 2000 такси оруулж ирж 2 ээлжийн жолооч ажилуулах гэж байгаа нь чөлөөт өрсөлдөөн гэж Нямбатар хэлж байгаа бол энэ илт худал мэдээлэл. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-өөр энэ бол илт худал мэдээлэл баггүй та. Худлаа яриха болоо хаана дээр дооргүй хүн гүтгэхээ болоо. Одоо бид нар бол маш хурц нийтлэл нэвтрүүлгүүд хийдэг. Гэхдээ нэг ч удаа хүнийг доромжилж үзээгүй. Хэнийг гүтгэж үзээгүй. Тийм ээ? Энэ тодорхой дүрм, журам, зарчим хуулиндаа нийцэж өнөөдөр хүртэл ажиллаж ирсэн. Нямбатар гэдэг хүн намайг нэр усаар янз янзаар доромжилж ирсэн. Эсэн бус болгоод хувиргаж хилээд л тийм ээ. Би хизээж тэр хүний ядаж овог нэрийг би бүтнээр нь бичдэг шүү дээ. Шүүмжилж явах та. Тэгээ дандаа шийдэл танилцуулдаг. Тэгээ одоо яг такситай холбоотой асуудал нөгөө талууд нь бас баг ойлголцсон ухааны нэрж илээ. Энэ бол талууд ойлголцоод унтардаг зүйл бол биш. Өнөөдөр энэ арчилсан хотод чөлөөт зах зээлийг үгүй хийх үйлдэлийг хотын захиргаан авч хэрэгжүүлж байгаа нь бол яг энэ бодлогын хөв төр чигээр болохгүй байна гэж үзэж. Одоо бид нар мартцсан зүг байсан боржуураас ахуулаад 2 км замыг зүгээр 4 тэрбумаар асфальтыг хучлаг төрхдөг байсан. Энэ мөнгөөр зүгээр наадж байгаа, хасгаж байгаа энэ бүх үйлдэлийг бид нар мартцсан. Ажилсгэл ажил хийдгэлгээд байгаа. Гэтэл энэ их эрх мэдэл, энэ их мөнгө байхад ямар ч тэнийг нэг замын боржоор солиод байхыг бол чадна шүү дээ. Тийм биз дээ. Чамд ингээд өмнө хожид урд хожид байгаагүй их өгч, урд хожид байгаагүй их мөнгө өгч. Улсын төсөв 10 жилийн өмнөх улсын төсөвтэй адилхан мөнгөтэй болсон шүү. Тэгээ энэ их мөнгө өгч. За тэгээд боржоор солиодох. За автобус судалтад аваадах. За наад нэг зам дээр жилд 2 удаа асфальт түрхээдэг гэвэл ямар ч тэнэг байсан түрхээд байна. Ажлын утас өмсөд хүн загнаад асуудал байхгүй. Ажилсаг хүн гэдэг чинь